Гадаад мэдээний хөтөлбөрийн дараагийн хэсэгт Их Британи Умард Ирландын нэгдсэн хамт улсад засгийн газрын гаргасан нэгэн чухал шийдвэрийн талаар хөндөх болно. Хөгжсөн болон хөгжиж буй аль ч орны хувьд багш нарын асуудал ихээхэн маргаан дагуулдаг билээ. Тэгвэл Их Британи засгийн газар багш нарын цалинг инфляцийн түвшингөөс давуулан нэмэгдүүлж байх шийдвэрийг гаргасан байна. Шинэ шийдвэрийн дагуу Их Британийн багш нарын цалин 2026 оны 9-р сараас 3.5%, харин 2027 оны 9-р сараас дахин 3% тус өсөх юм. Энэхүү шийдвэр нь хөдөлмөрийн нам 2024 онд засгийн эрхэнд гарснаас хойш багш нарын цалин нийлбэр дүнгээр 17% өсгсөн үзүүлэлт болж байна. Одоогоор тус улсад инфляцийн түвшин 5 дугаар сарын байдлаар 2.8% байгаа бөгөөд Английн төв банкнаас эх 9-р сард мөн 3%-аас доогуур байна гэж таамаглаж байгаа тул цалингийн энэхүү өсөлт нь бодитод худалдаа авах чадварыг хамгаалсан чухал алхам болж байна гэж шинжилж үзэж байна. Цалингийн нэмэгдлийг бодитоор санхүүжүүлэхийн тулд засгийн газраас сургууль болон боловсролын байгууллагууд чиглэсэн хэд хэдэн зохицуултуудыг хийж эхэлжээ. Нэгдүгээрт сургуулиуд нэмэлт төсөв авахын тулд зардлаа 1%-аар хэмсэн үр дүн гаргах ёстой гэж. Хоёрдугаарт коллеж болон мэргэжлийн боловсролын байгууллагуудын багш ажилтныг тогтвор суурьшилтад ажилуулах зорилгоор цалингийн зөрүүг багасгах шийдвэр гаргаж байгаа юм байна. Гуравдугаар татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх үүднээс удирдах албан тушаалтнуудын цалинд хатуу хязгаарлалт тогтоосон байна. Удирдах ажилтны цалин жилийн 174 мянган фунт стерлингээс хэтрүүлэх тохиолдолд засгийн газраас заавал зөвшөөрөл авах шаардлагыг боловсролын байгууллагуудад тавьжээ. Энэхүү шинжилгээг багш нар хэдийгээр таатай хүлээн авч буй ч үйлдвэрчний эвлүүд тийм ч ам сайтай биш байна. Тэд энэхүү шинжилгээг дутуу дөлмөг шинжил байна хэмээн шүүмжилсээр байна. Thank you, Mr. Speaker. The reports from Kinnaird